За гишүүдтэй баярлалаа. Залуус намаа алдаж гэр бүлүүд нь сүрч энэ эдийн засаг хорлогдож 500 сая доллар жилийн хугацаанд гадагшаа урсаж бид анхааралтай ажиглаж ажлын хэсгээ гаргасаар байтал нэг сараас өнөөдрийн хүртэл хугацаанд 87 сая доллар гадагшаа урсчаад байна. Цаашдаа анхааралтай ажиглаад ажлын хэсгээ байгуулад хууль зүйн техникийг ярьсаар байвал энэ төрлийн байгууллагууд ажиллаа гэхэд хүндрэлтэй болж байгаа. Бид нэр их хурлын чуулган дээр оруулж ирээд төрлийн байгууллагуудыг шүүмжилдэг, загнадаг, зэмлдэг. Гэхдээ энэ хүмүүст ажил хийх нөхцөл бололцоог бий болгох ёстой. Цаашдаа ерөн төрлийн байгууллагынхаа дэмжиж ажилуулахгүй бол энэ их хурлын чуулган дээр орж ирээд 126 хүнд өдөр болгон цагнуусаар байтал засгийн газрын олон ажлын хэсэг суусаар байтал тэгээ бид нэр эрх зүйн орчныг бүрдүүлж ажил хийх нөхцөл бололцоогоор нь хангаж өгөхгүй мөртлөө хоосон шүүмжилсээр байтал ард иргэдийн төлөө ажиллаж чадахгүй байна. Энэ одоо тоглоом биш болчлоо. Ер нь энэ цахим өрөөтэй тоглоом чинь тоглоом биш, шоглоом болсон шүү. Та бүхний гар утсаар олон хүмүүс мессеж өгч байгаа. Би тэрийг мэдэж над руу ч ирж байгаа. Энэ 110 агент чинь асар том бизнес эрхэлж байгаа. Үндэстэн дамнасан бизнес эрхэлдэг нөхдүүд болж хувирсан байна. Энэ 110 агент чинь. Энэ ганцхан компаниг яриад байна гэдэг. Энийг ярихаас өөр яах юм бэ? Ганц аппликейшнийг тойроод 1.7 их 80 жил бид нар хүүхдийн мөнгөд 1.6 их 80-ыг зардаг штэ. Хүүхдийн мөнгөдөө тэнцэх хэмжээний мөнгө гаргаад явуулсан. Би түрүүн жишээ хэлсэн штэ. Эрдэнэс 5-7 ноогдлоо шиг тараасан 3 өдөрт 25 сая доллар гадагшаа урсчаа. Түрүүн гишүүд яриад байна. Монгол банкн дээр тэр заалт хэрэггүй гэж. Яг үүндээ тэр чинь мөнгө царцах ирэхээс гадна тэр мөнгө царцаад аль данс руу очсон бэ гэдэг дээр нь хяналт тавих арга хэмжээ буюу залилуулсан байгаа тэр тухайн иргэн өөрийнх нь тэр байраа тавиад машина тавиад гэр бүлийнхаа бүх одоо үн цэнийг тавиад гадагшаа алдж байгаа мөнгө дээр нь хяналт хязгаарлалт хийх боломжийг банкнд нь өгөхгүйгээр бид нар цаашаа ямар хяналт тавь гэж одоо энэ байгууллагуудыг шахаж шаардах уу? Төлбөр таавар бооцоод тоглоомын бие даасан хуулийг гаргах гэдэг шиг байна. Энэ агуулгын цаана бол түүнийг зөвшөөрөл гэсэн агуулга шүү дээ. Төлбөр таавар бооцоод тоглоомын бие даасан хууль оруулж ирээ гэдэг бол сайхан зөвшөөрөөд өг, шаардлагын тавиад өгё гэдэг шүү дээ. Зөвшөөрөхгүй уучлаарай. Намайг одоо янз бүрээр над руу мессеж бичээд, намайг янз бүрээр сошиалор бичээд зөвшөөрөхгүй. Тийм байхгүй. Засгийн газар засах үүрэгтэй. Засгийн газар ажиллаа хийж байна. Тэгэхээр тийм учраас одоо тэр OneXBet гэдэг аппликейшний цаана их томчууд байдгийг гэсэн 110 том ашигтай ажилтдаг ард түмний амьдрал нус нулимсаар мөнгө хийдэг 110 агент ажилтгийг гэсэн. Та нар бяртай байж болохч засгийн газар бол зөвшөөрөхгүй гэдгээ бол хэлжээ. Тийм учраас та бүхэн янз бүрийн одоо мессежинд бити хууртаа гişүүдээ ганц минут хожих гээд байгаа наад идчихэ. 2 сард 87 сая доллар болчихлоо. Сая их цэцэг гişүү хэлж шít. Австралид банк руу залгахад би залилуулчлаа гэхэд цаана зогсоож чадж шít. Хуулиар хоригдуулж зогсоохын төлөө бид нэр ажиллана. Засгийн газар. Засахын төлөө л ажиллана. Минут алдах юм бол сарын дараа 50 шүү. 50 сая доллар шүү. Өнгөрсөн жилийн 500 сая чинь 2 сард 87 гэх юм бол эх жил 700 сая доллар алдсан шүү. 2 их 80 алдсан шүү. Тэгээд та бүхэн одоо дэмжиж өгөх хүсье.